Сайн мэцгнөр хүмүүст үзэгчтэй 25 дугаар сувг телевизийн амьдралаа гэж нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Хүний амьдралд сайн муу, сайхан муухай, зовлон жаргал, баяр хөөр гэд олон үйл явдал араасаа сүлэлтэн байдаг. Бидэнд юу ч тохиолдсон хүн гэдэг амьд болгоод сэтгэлийн хат, ирээдүйд итгэх итгэлээр даван туулж бүхнийг мартахыг хүсдэг. Гэсэн хэдий ч бидний сэтгэл зүрх нь тэр бүх зүйл тодорхой хэмжээгээр үлддэгч ганц олдох энэ амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах хүсэл, тэмүүлэл, шунал байж гэмээр хүн гэдгээ мэдэрдэг. Хүнд юу хэрэгтэй вэ? Сайхан амьдрахад бидэнд чухам юу хэрэгтэй вэ? Энэ асуултанд хүн бүр өөрөөрөө хариулт өгдөгч мөнгө гэсэн хариулт ягаад ч юм давмгаалдаг. Мөнгөтэй байж гэмээр амьдрал дээшлэн, амьдрал сайжирна, амьдрал гэрэл гэгээтэй болж холыг ойртуулж хүн гэдгээ хэн нэгэнд мэдрүүлэн олон найз нөхөдтэй бол олон танилттай болно гэх явган яриач тий. Ингээд баян хүнтэй суул сайхан амьдралын эхлэл тавигдана гэсэн ээжийн сургаалыг дагсан нэгэн охины түүхийг үзэгч таны өмнө дэлгэе. Амьдралаа гэж. Улан гэх энэ охиныг ээж нь бүр баг байхаас нь л мөнгөтэй баян хүнтэй суух хэрэгтэй. Тэгж гэмээр ганц улцсан амьдралдаа сэтгэл хангалуун, мөр бүтэн хэн хүний царай харахгүй эрх дураараа час хийтэл амьдрнаа гэж хэлж ярьж сургаж итгүүлж иржээ. Тэгээд шулан ээжийнхээ шаардлагад нийцсэн хүнтэй уулзаж уулзраад сар гараа болж байгаа нь энэ. Ээжийг нь санаад нийцсэн нөхрийг очроо гэх бөгөөд манер ихнэртэй ч хулан эргэж тойлж хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэхдээ чармааж дандаа дэрэгдээ байх хүсэлтэй ч эрх танхил хулангийн өдөр бүр цаг тутам надтай суу эргэж тусалтгүй гэрлгэх тулгын шаардлагыг сонсгуулжээ. Та намайг чи нэгэнтэй андаараагүй. Ихнэртэй хүнээс ийм бэлэг авдаг. Би бие өмсөж биш шүү. Та ингэж яж болохгүй шүү дээ. Тэдгээр хүнээс өгч байгаа бэлэг юм шүү. Хамтдаа жаргалтай байж уу. Ас мөнгөөр үнэлж байгаа юм биз дээ. Эд мөнгөөр намайг худалдаж авах болно гэж бодоо. Амар хэмжээ. Улаан. Би ч юм худалдаж авах гээгүй. Харин чи сэтгэлээсээ хайртай гэдгээ илэрхийлж байгаа. Зүгээр хайртай юм биз дээ. Улаан битгий ингэлтэй. Үгээр үхих муухай шүү дээ. Үнэхээр хайртай байсан хүн бол гэрлэх санал тавхаас байсан. Билег бүс мөнгө төгрөгөөр намайг худалдаж авч болно гэж бодоо. Зүрх сэтгэл гэж надад байх юм шиг байна. Тийм биш ээ хулаа. Тийм биш ээ. Би ч юм чөлтлөөсөө хайртай болохоор энэ билгийг өгч байгаа юм. Чи намайг ойлголоо. Хайртай юм бол харуул. Би хизээд таны дуудсан газар ирдэг. Татвар юм чинь болохгүй шүү. Хайртай хасамжлаа гэж хэлсэн. Тохиолдолд зэрэг асууж. Хулаа, миний охин цаашаа очоо үргэж ирв үү? Тэгсэн. Ороод гарахгүй яасан бол. Шүнжин чамаг байхгүй болохоор ээж нь стресс наягч авдаг шүү. Харин очроосоо явна л гэхээр сэтгэл нэг л амгалан тайван байдаг шүү. Очроод ажгүй сайн залуу байгаа тийм ээ. Ээж минь дээ. Энэ хүн чинь эхнэрээ орхиод гэрээсээ явж чадахгүй. Их сансан газар бисэн шүн хоосон гихчээр муу охиныг нь утахгүй хаяхад. За. Ир хүн байна да. Нэгийг л бодож байгаа байлгүй дээ. Намайг нэг
жаахан охин гэж боддөг юм шиг. Алмаас нь шигтгэдээ цагаан алтан зүйл төхөөр өөдөөс нь эргүүлээ шидчихсэн. Юу? Алмаастай цагаан алт гинэ. Тийм. Яасан? Чи чинь балаа юм уу? Тийм үнтэй зэнтэй бэлэг өгч байхад чинь ээж минь тэр хүний тэр үнтэй бэлгэсэлтийг нь би аваад яах юм? Ойлгомжтой юм шүү. Үнэхээр л чин сэтгэлээсээ хайсан бол хамт амьдрээ соёл гэх байсан ш. За тэр ч тийм дээ. Гэхдээ аав чинь настай 6 жил ханигтаа ганцхан бэлэг өгсөн. Хормынхаа өдөр л хормын бөгж өгсөн. Харин ч очроо. Гайгүй зав юм шүү. Тийм үнтэй зэнтэй сайхан бэлэг өгч байхад чинь чамд хайртайгийн шинж. Тийм гэж үү? Ирчүүд хэр варгийн хүнд бэлгэсэлтийг тийм бэлгэсэлт өгдөггүй юм. Хайртай хүндээ л тэр чин юмаа зориулж байгаа тэр шүү дээ. Та дандаа л тэгж ярьдээ шүү дээ. Миний охин сонголтоо зөв хийгээрэй. Очроо шиг иймэрхүү залуус чинь хайртай дуртай бүсгүйгээ алдчихж магадгүй гэж айсандаа сууй гэрлээ гэж хэлдэг юм. Очроо чамд хайртай ээж нь мэдэж байна. Миний охин утгагүй алтан домбнаа. Жарганаа. Ээжээ. Охин хайргүй хүнтэйгээ яаж амьдрах юм бэ? Юуны чинь хайр сэтгэл балаа юм уу? Хамгийн гол нь мөнгө шүү дээ. Очроо шиг мөнгөтэй залуу байхад сарвагчинч хайрлсан яадаг юм? Овоож осоотл мөнгө төрөхтэй баян чинээлэгэртэй суун гэдэг сайхан чи хайр сэтгэлгүй бол яан гэх айдас уланг сууж байлаа. Бүр ээжийнх нь мөнгөтэй баян бол нүүрэндээ өштэй сарвагчинтай суусан чи яадаг юм гэсэн хатууг яг л цэлвэг өдөр тэнгэрт аян цагсан мэт уланд санагджээ. Хувь тавилан нэгэнт ийм ээжийнх нь хэлснээр бүх зүйл эргэл буцалтгүй усагч хулангийн зүрх сэтгэл нэг л өөр мэдрэмж өөр зүйл хүсээд нэхэд хайгаатж байгаа юм шиг гэвэлзэж байсан байна. Тэгээд ч хайр гэдэг бол ариун хайртайгаа хэн нэгнээ хайрлана гэдэг бол үнэн гэж хулан өөрөө өөртөө хэлж байжээ. Оо чи яах юм бэ? Хавтаж байна. Юу яана уучлаарай гэж тамаа харж аваад байна чи. Өдөгөө зүрх авч. Тамаа харж аваад чи. Намайг таваа дээ. Хайр зургийг ташаахтаж юм. Энэ таны цогцолд гоо. Тийм ээ, миний цогцол. Чамаа хин гэдгээ. Намайг гоо. Цогцол. Сайхан нэг юм аач юм. Таны гэдэг. Сүхэй. Сүхэн гоо. Зүгээр сүхэй гинэ. На бяасан дөрөж тавьсан юм уу? Тийм ээ. Чи оюутан уу? Тийм би оюутан. Оюутнаас сайхан шүү. За одоо чи дээш гарах шүү. Намайг дараа. За. Тавьсан дөрөж тавьсан юм уу? Үгүй янз бүрийн зураг байна. Чи яас? Даадаа зураг тийм дуртай. Би юу бүх зураг дуртай ш. Тийм сайхан. Зураг гэж яхаа гоё юм шүү. Баярлалаа. Нэрэ. Өөрөө манай хэд найз нар нэг хэд уудчих. Зураг зурхстай. Бидний ч гоё юм байна. Тийм үү? Би хамт явж чадах. Яа бааш. Нэрэ. Нэрэ чи нөхцөл дугаар тэгээд юм. 90-60-43 орой. Сүүлийн дугаар үү гэнэ? 90-60-43 Аа. Хулан сүхөтэй анх таарлцнаас хойш түүнийг насан туршдаа таньдаг байсан ч юм шиг сэтгэлд нь дэндүү ойрхон тутан санагджээ. Сүхэ хулантай жирийн танилуд мэд их л энгийн харьцаж энээлдэж хөөрж байсан нь сайхан байсныг хэлэх үү. Нэг мэдсэн өдөржин шүнжин дандаа сүхийг бодоод байдаг усноч ойлгох байж. Сүхэгийнхээ зураац залуу зурсан зураг шигээ дэндүү энгүүн эргчлөөтэй ч юм шиг. Хуланд жигүүр урагчсан тэнгэрт нисч байгаа юм шиг өдөр хоногуд жирэлзэн өнгөрсөөр. Гэхдээ энэ тухай ээжтэй хэлхээс айж байлаа. Учир нь ээж нь хизээч зөвшөөрөхгүй. Нэлээд хэдэн өдөр сүхэ хулан руу утасцсангүй. Хулан сэтгэлээр унаж би л өөрөө ингэж тогтлоод дими хоосон зүйлд хитрхи хөөрч хүлээгээд байсан юм байна да. Хизээч бүтэхгүй мөрөөдлөө мартах хэрэгтэй гэж үнэглэн болджээ. За сайн уу очроо? Айстер сайн уу? Бизнес сайн уу? Оо сайн. Таны би сайн уу? Сайн. За эсмээ тавьяа даачсан.
За юу нөх удаа? Сонь сайхан. Яах гэж байна? Битгий ингэж ярил та. Би зүгээр нэг зүйлийг хэлэх гэж ирсэн. Нөгөө гэрлэл цуцлуулах асуудал хийгдэж байгаа. Тийм болохоор сарын дараа гэж хариулав. Та намайг надтай гэрлээч гэж байна. Миний энэ зүрх зөвхөн чинийх. Ээжээ. Та энийг хардаа. Ачраа надад гэрлэх санал тавьж. Ямар гой бүгж вэ? Манай ачаач ухаантай залуу да. Миний хоёр хүүхэд чинь маш сайхан хосол болно. Ээж нь мэдчихнэ. Бүхэн сайхан болно. Би ажлаар 2 сар гадагш явах. Эрэнгүүтээ өстө нэчгэр өстө том өрөм юм ээ. Яна 2 сар явах ч юм уу? Би баг шалгалт энтергээл зөндөөс юм биш. 2 сарын дараа хорон болох ч байгаа юм чи миний охин хичээл намаа амжуулаарай. За ээж нэг хаа хийгээд. Ээж. За би явъя. Хонгором дэсж байгаарай. Тийм хорвогийн хамгийн сайхан сүлжгүй байх бол. За баярлалаа. Бүтэн 1-7 хоног өнгөрлөө. Сүхөө нэг шудаа утасцсангүй. Харин очроо өдөр бүр уцтаж анхаарал халамж тавин сайхан үгс хэлхийн зэрэгцээ эхнэрээсээ гэрлэлтэд зуцлуулах асуудал хэрхэн явагдаж байгаа тухай тодорхой ярьдаг байлаа. Гэтэл нэг өдөр Сүхөө хулн руу залгасан байна. Танаа. Дан хэчи. Ода кинама уускат ходо. Ние тэр хагатран дөрөв. Би чамруу ярьж байгаа. Ние дэвчээ. Тийм үү. Ээж чинь одоо гайгүй юу? Одоо харин гайгүй. Урд үед нэг удаа арай дээрч байгаа. Хоёулаа оцоо. Тэгэлээ. Тэгвэл нөгөө капита хагийн дараа уулзъя. Тэхүү. Тэгээ. За уучлаарай. За баярлалаа. Тулаа. Чи хинтээ яриад байна? Ангийнхаа хоттой яцгаа. Чи хайчих чинь. Хат хатаа нэрээ алтуудаараа уусан гэж хэлсэн. Чи тасараа голгоцоолаа. За. Хой, ирдэрээ шүү. За. Ирдэрээ шүү. Сүхээ. Би чамаас ганц юм асууж болох. Чи яагаад зараачлаа? Юу? Сургуулийн төгсөөд бас дээрэн жоо аяас гаргах уу? Чи тамирчин байсан гэсэн шүү дээ. Яагаад болчихсон? Абонгийн спортыг амар мөрөд. Спортын гимнастик хийдэг. Хоёрдугаар бүлтээ бид мастер болсон. Тийм үү. Тэгээд даанч хэрэгэл дээр ажилласан. Гараагийн тийч. Тэгээд би спортын мөрөдийг мастахаас аргагүй болсон юм да. Харин чи яагаад түүхэн чиглэлээс болсон? аавын гэн нөлөөлсөн баха. Манай археологч юм байсан. Харин удаа авч юу? Одоо юу гэдгийг нь мэдгүй. Намайг 5 настай байхад аав ээж ууж талцсан. Одоо тэр хүний юу хийж явж байгааг нь би санахгүй. Үгүй. Баг ахтай сандал хийх. Одоо л харнаагүй. Нэрээ чи тэр хүнтэй зарим нэг талаараа адилхан. Манай их өндөр нураасаа хүч чадалтай бас их гоё хүн байсан. Аавтайгаа зүгээр байсан баярлалаа. Би ахад өөр юм асууж лээ. Асуулт. Чамд хайртай бүсгүй байгаа юм. Бана. Тэ.
Уусан. За одоо надад би очлоо. За. Хола. Ажил руу яарч очихгүй болохгүй. Ус алдаа дээр. Түлхүүр надад. За би яваач. За. Чи миний асуултанд хариулсангүй. Надад найз охин байхгүй. За би яваа. Зүхээ. Яасан? Хойлоо дахиад хизээ болох уу? Чамайг хүсчээ би уулзч болно шүү дээ. Би хүсчээ. За би тэгвэл уцаарай хийзээ. За. Баярлалаа. Энэ уулзалт Хулангийн хувьд үгээр илэрхийлэшгүй сайхан уулзалт байлаа. Уулзаж, ярилцаж бай гэсэн саналыг Сүхэ хүлээж авсан баярлалаа. Ягаад ч юм Хулангийн сэтгэл догдолж, Сүхөд сэтгэлээ онгойтол бүгдийг нь ярмаар ч юм шиг. Нүдийг нь харж яваад хайртай гэдгийг хэлмээр ч юм шиг бодогдож, хайртай байна гэдэг ямар сайхан гэгээлэг болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч догдолж байжээ. Хөөх. Чи нүүр хамчин гэрэлтээд бүр улаа бутаж юу болсон юм? Хизээ. Ахны танд нэг юм хэлэх гэсэн. Ахны дорлцоход. Юу? Балаа хогчин юу яриад байгаа юм? Тэрнийг Сүхэ гэдэг. Тамирчин бас зураач. Юу ч ойлгосонгүй. Юун тамирчин, юун зураач? Даруухан. Нүдэн дулаахан сайн залуу байгаа. Чи зарай. Очроогоо. Тамирчин зураачаар солих байгаа юм биш үү? Эмэгтэйчүүд бид нар чинь сэтгэлийн хөөрлөөр амьдрдаггүй юм. Ээжээ. Чи ер нь ээжийг ойлгодог юм уу? Би чамд наад хамж авч өгөө гэдтэй. Та цамц авч өглөө гэж зэмлэх нь. Би чамд хамаг амьдралаа зориулсан. Би таныг тэг гэж гуйгаагүй үсттэй. Зүгээр л чи миний олсон мөнгийг ашигласан юм байна л да. Одоо өөрийгөө залилсан чиний ээж мэдв. Чи очроод хин нэгнэр салах ёсгүй. Мэдв чи ойлгож гэнэ үү чи? Чи бүгжийг аваад бүр гартаа зүүчсэн бай наадгаа чи хараач чи. Би таны банкнд хадгалуулсан мөнгөний хүү биш. Би хадаа таныг юу ч хэлсэн сонсохгүй. Би Сүхэ тайртай. Бид хоёрыг юу ч талхаж чадахгүй. Мэдв үү? Ойлгоо. Тано. Очлоо. Цагаалж тутлаа. Тасаа мэдтээ. Тэг шалтгаантай болоод. Та гизэрх юм? Яасан? Чи улаан гайхсан. Юу болоо? Илтгэж. Нэг юм болсон. Гэтэ усаар ярих юм биш. Та гизэрх юм? Орой өдөр Монгол руу очихно. За. Тэгвэл эртэл чинь хүлээж. За. Хулаа. Чи намайг яасан ч яах вэ? Чи харин өөрийгөө л болон ирээдүйд төрөх хүүхдүүдээ л бод. Тэр зураас чинь хүүхдүүдтэй юу үлдээж чадах вэ? Хэдэн бодог биер цаас өглөөлөх үү? Таан гэж үлээ. Би Сүхэгээс салахгүй. Сүхэ бид хоёр хүүхдүүдээж таныг шаламжлаад явж чадна. Бүх юм сайхан болно даа ээж. Та бүхэндээ итгэж. Би Сүхэ таартай. Ээжтэй зөрг гарган өөр нэг залуу тайртай болсноо хэлснийг хэлэх үү энэ асуудлыг зэгцлэх нэг мөр болгох үүднээс Хулан Сүхэгийн уурлан руу очихар болжээ. Тэгээд гадаад руу томилолтоор явсан очрог ирэхээс өмнө бүх асуудлаа шийдэд санаа амармаар санагдсан байна. За. Ээж та ингээд ачаа. Чи яах нь? Асуудал зураач та уулзах нь уу? Тийм ээ уулзнаа. Та тэрнтэй нэг танилцаач. Тэгвэл За, гэтэл яаж руу гарч байгаа. За би ялаа. За. Ачаа юу? Ээж нэнаа. Сайн.
За очроогүй минь. Одоо байдал бүр хяналтаас гарч байна шүү. Одоо энэ дэр чи л өөр арга хэмжээ ав. Тий, энэ манай өгч одоо өөрийнхөө зүтгэж өрөөсө болохгүй байна. Тий, ээж нь зөндөө л хэлж ярьлаа. Тий, одоо энэ дэр чи л өөр нэг арга хэмжээ авахгүй болохгүй. Аха, тэгээд за яаштай. Ой сайн уу? За. Яасан? Ямар хэрэг болов? Би зүгээр л чамайг хатдаг ирлээ. Тийм. Цаадаа. Чи зураг сурч байгаа юм уу? Тийм ээ. Зураг ажилладаг. Чи хэдэн тах вэ? Одоо би өнөөдөр зурч явна. Намайг хин тоож харах уу? Харин чи бол төгсдөг өдөр сайхан бас. Тийм үү? Чи тэгж боддог юм уу? Тийм шүү дээ. Чи намайг дахиад магтаасаа гэж бодож байна. Аха. Чамайг магтахаар надад сайхан байт юм уу? Тийм үү? Зүхээ. Би юу гэж бодсон гэж? Юу гэж бодсон гэж? Хэрвээ чи надтай гэрлэхээр шийдсэн бол би сайн ихнэр болно. Гэхдээ би чамайг яаруулаагүй шүү дээ. Зүгээр л мэдэж авах гэж бодоо. Ястай энэ тухай бодсонгүй шүү. Тэгэхээр чи надад сайн биш гэсэн үг үү? Үгүй. Эхлээд өвчсөн боломжийн цалинтай. Өөрийн гэсэн байр суурьтай хамгийн түрүүнд орон сууцтай болох хэрэгтэй шүү дээ. Одоохондоо надад алиасан чалга. Чи ойлгож байгаа биз дээ. Ээж бут хоёр хашаа байшин талаа. Хэрвээ чи хойлоо тустай амьдрыг гэвэл нэг жижиг өрөөнд нь үгүй. Би эхнэрээ өөрийн гэсэн гэртээ л аваач. Чиний ийм байдал надад таалагддаг. Тийм үү. Тэгэхээр би чамайг энд зурлаа. Хэн нэгний мөнгө төгрөгөөр хүсэл мөрөөдлөө хязгаарлуулан хүлээсэнд амьдрах амьдралыг хүсээгүй хулан ээжийг нь хайртай хүргэнгэх баян сүйт хар хүүгээ ирэхийг хүлээлгүйгээр өөрийн шийдвэрийг утсаар хэлэхэр болжээ. Тэгээд ч мөнгө ханхлуулсан очроо сэтгэл зөөлөлсөн сүхээгээр солих шийдвэр алдаагүй онсон гэдэгт тэрээр өөртөө итгэлтэй байлаа. Очроо сайн уу? Би таныг наана ажилдаа байхад чинь бүгдийг нуцаар хэлэхээр шийдлээ. Юу гэхээр би нэг хүн дурлцсан. Тийм болохоор тантай гэрлэж чадахгүй. Нэг тураад талуудаа босдыг чи ээж над хэлээ. Одоо минь наад нэ их чухал зүйл биш баха. Зүгээр бүрээ шаваргал сонирхол их үү? Чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Ямар хүүхэд биш. Дараа тэгээд яах вэ? Энд ороод амьдрал үргэлж. Шохорхол биш. Дурлал байвал яах вэ? Тэр юм гэж байдгүй маа ах юм. Дараа нь бодит амьдрал хийж баггүй зарлах хэрэгтэй болохоос нь тэр залуус ч мөнгө төгрөг өгч чадах уу? Аа? Ягаад тэр надад юм өгөх ёстой гэж? Бид хоёр хоёулаа ажиллах юм. За. Баяртай гэх үү дээ. Бага. Жи нөгөө тэр гэсэн нөгөө зураач юу? Тийм ээ. Тэр гэхдээ бусдаас огт өөрөө манад амьдарч болно гэсэн чинь өөрийнхөө их нэрийг өөрийн гэсэн би гэр орондоо л явуулчихна. Зөвхөн бодлоо хөхтэй. Тийм байгаад нэрээ одоо эмгтээчүүдээр тижээлэгдэг ирчүүд зөндөө болсон шүү дээ. Тэгж яах юм бо хавраа тий? Зөвхөн бодлоо байна. Тэр үнтэй чи би таньж болох юм бол шууд ихтэй өгөх юм уу? Тийм да. Та нэрээ зөвшөөрч байгаа юм уу? Нэрээ. Бодлоо шүү. Нэрээ. Зүгээр би одоо ярьлаа шүү. Бэно. Зүхээ.
Ээж хоёр чамайг хагас өдөр гэртээ урьж. Булангийн ээжийн Сүхбэдэ танилцъя гэж зөвшөөрсөн нь баяртай мэдээ байсан ч хайртай хүний гэр хорооллын мухрын гудамд угтан гэхэр булангийн сэтгэл эвгүй байсан учраас ээжээсээ энэ анхны үйлсэлтийг өөр газар тэр тусмаа хотын төвд боломжийн газар хийгэж буужээ. Ээж яав. Сүхбэд гэртээ урьсан байгаа шүү дээ. За тэгээд нэг айтайхан зөөгөн газар ч юм уу тийм газар оройдгүй. Тэгээд тэр мөнгөний яах вэ? Тэгвэл ээжээ гүйцэн шүү дээ. За нэрэнч тийм юм уу да? За нэрэнч гаргахаас. За хоёр минь сайн сууж юу? Сайн. Ашгүйдээ очроо минь нэг ирвүү. Тэгсэн. За хонгор минь сайн сууж юу? Оо, ээж. Энийг тань. Магадгүй. Тийм ээ. Ямар гэж зүгээр баярлалаа. Ирээдүйн хатан байжтэй урьдчилгаа болгоно гэж байгаа. Бяцхан бидэг. Энэ уулзалтыг Булангийн ээж очроо хоёр үгшин тохирч бүгдийг зохион байгуулсныг Булан даанч мэдээгүй байж. Тэгээд ч Сүхбэж очроо тэнд ирсэн байна. Маа. Цаач өгсөн. Би хүн дөхсөн юм аа. Уцааж авдгүй. Өдөө. За, яаха. Ийм найс бусдаа сонсоо та. Хажууд ирсэн. Ахи ээжний хоолой хаашгаа юм. Хөөе. Чи тэрний хэсэж авахгүй. Та Сүхбэг яаж мэдтээ? Арай бит хоёрын арай мөрдөж мөшгөж өгдөг юм шиг үү? Би зүгээр Сүхбэг хүсэж авсан. Чамаа харж чадах. Яах вэ багтан юм уу? Өмнө гэхээр удаа ухаад өгөхөөс засаж тийм шиг үү? Тэр бол тийм. Очроо Сүхбэг ихээхэн мөнгөөр хөлсөж авсан. Сүхбэг Буланг өөртөө дасгасан бас очроо гэртэл хамгаалж байсан гэд сэтгэл өвдөн ийм явдлыг Булан хүлээж авахгүй, итгэхгүй байлаа. Би итгэхгүй. Соо. Хаачих баа. Одоо энэ чи хоол болчих. Аюун. Тэгээд. Сүхбэг ихээхэн мөнгөөр намайг харж сагдаж байсан гэж үү? Очроо тэр хоёрд нэгнийгээ таньдаг. Өөр хоорондоо өвсөж тохироод Сүхбэг намайг очроо гэртэл хамгаалж хадгалж байсан гинэ. Сүхбэг үгүй. Арайч тий. Би итгэхгүй байна. Намайг огт хуураагүй гэдэгт итгэж байна. Сүхбэг би чамдаа хайртай. Буланг яах гэсэн? Чи Сүхбэг бид хоёрыг гэрлэх гэж байсныг мэдхүү. Юу гэнэ? Энэ харин аа. Буланг чи өдгөн түнд юу ч болоогүй үстэй. Чи хэлэлтэй. Зүгээр л бид хоёр. Тийм. Чи яагаад надад ингэж хандсан бэ? Чи намайг хуурах ёсгүй ш. Зүгээр л над мөнгө хэрэгтэй байсан. Би орон сууц авах гэж өглөөж байгаа. Ээж чинь ч гэсэн их чим тэмцлэгэнд ороогүй. Энэ ч гэсэн хотлаа. Тийм үү? Тийм ээ, хотлаа. Бас мөнгнөөс олж идэгсэн. За. Өмнөг ийцэн намайг уучлаа. Би чам таарсан ш. Хөөе. Наасаа тав. Балаа хүүхэн минь хөнөө оч дурал заяа. Зөвхөн явъя. Удаа. Намайг уучлаа.
Таны хэлхийг сонсцоо. Би урдчлан сэргийлэх арга хэмжээ авахгүйсээр аргагүй байсан. Хайр сэтгэлийн тал дээр ямар ч туршлахгүй болохоор чинь өөр ямар нэгэн хүн чамайг ашиглаж болов гэж бодоод би энэ ситуацаараа чиний ажил тавьсан. Чи надаар яах гээд байгаа юм бэ? Намайг цайраа орхиоч тий. Би зүгээр л чиний зугаа тэмлээ чинь тоглоом юм уу? Үгүй. Энэ бол амьдрал. Амьдрал гэсэн чинь тооцоо. Мөнгөтэй бол хүчтэй. Хүснээ авны чи надад өөрөө хэлээ үстэй. Мөнгөтэй бол хүчтэй. Хүснээ авна. Тийм учраас Мөний тэр хайр хумханд орсон дамжиж байгаа үстэй. Чи бид хоёулаа хоон би голон толгой боллоо. Одоо би чамаас нэг хариулт хүлээж. Удаа тийм гэсэн хариулт хүлээж шүү. би чамайг дахиж хармааргүй. Ойр дотных нь итгэж байсан хүмүүсээ түүнээс ингэж урвсанд хулан сэтгэлээр унаж цаашаа яаж амьдрахаа мэдэхгүй байлаа. Энэ орчлонд үнэн гэж байхгүй. Зөвхөн өнгө мөнгөөр бүгдийг шээдэж хүний нандин хайр сэтгэлээр усандаа гисгэж хуурч мэхэлж болно гэж юу гэж сэтгэл зүрхэр нь шайханд хашгирч байж. Хорвоо хар бараан өнгөөр сүлэлдэж амьдралд итгэх илтгэл алдуурч хүний тунаас хасагдсан. Хэндэж хэрэггүй зүгээр нэг хүүхэлтэй болсноо. Холон ойлгохын хэрээр ойлгож, харамсахын хэрээр харамсаж, хүмүүс яваад эргэж ирдэггүй тэр орчлонд очихоор шийдсэн байна. Бүгдийг нь уучлах гэж бодсон. Тэгээ тэрний надгүйгээр гацаараа яаж амьдрах вэ гэж бодсон. Ахмад танд Хүн хүнээ хайрлахын, хүн хүнээ хуурч мэхэлж бүр ад үсгийн хар толбыг үзэгч та эндээс харлаа. Олон охин мөнгөөр хорвоо хэмтсэн очролтой суусан бол ер нь яах вэ? Олон гэхээсээ илүү ээж нь магнаа тэнийх байсан мэдээж. Тэгэж өөрийн бодол өөртөө зөв гэдэг баха. Ирээдүйн амьдралаа хэн нэгний шахалтаар хэн нэгний хүсэлтээр босгоно гэж хувь хүн өөрөө тэрхүү амьдралдаа сонирхолгүй, утгагүй, уутгартаад байна баг. Хүн өөрөөрөө хүнээрээ хүслээрээ өөрийгөө таньж мэдсэн хэн хүний өмнө хариуцлага хүлээх чадвартай хүн шиг хүн байж гэмэн амьдрал ноён нуруутай сайхан амьдрал. Хол байгаа хүнийг хайрлаж байна гэх нэг ондоо харин дэрэгдэх ижээ хамгийн дотны хүмүүсээ хайрлаж халамжилж байна гэдэг хэн нэгнийг хайрлах сэтгэлийн эхлэлч юм шиг амьдралаа гэж. Анэр тийм олон охин одоо ажиргалаа дүүрэн байгаа. Сэтгэл дотор нэгэн сайхан залуутаас суусан. Үнэр өтгөн айлсан. Ээж нь ч гэсэн тэрнтэй хамт байгаа. Баярлалаа.